Монголын сайтын холбоо нь олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж, Монголын сайтын хөгжлийг урагш ахиулахад хувь нэмэр оруулдаг байгууллага юм. Өнөөдрийн байдлаар нийт 80 гаруй сайт холбоонд гишүүнээр хэлсээд байна. Тэгвэл баялаг бүтээгчдийг дэмжих холбооны үйл ажиллагааг дэмжиж, Монголын бизнесийн орчныг сайжруулах зорилгоор тус хоёр холбоо хамтран ажиллах боллоо. Баялаг бүтээгчдийн холбоог жижиг дунд үйлдвэрлэлийг бас олон нийтэд сурталчлах тийм ээ. Ер нь бол яг энэ эдийн засгийн хөгжмөл байгаа хэлгээл одоо хаалттай үед бол Монголын сайтын холбоо баялаг бүтээгчдийн холбоотойгоо хамтран ажиллах санамж жижигтэр бас гар үсэг зуралцаар тохиролцлоо. Сар шинийн ард дээр. Тэгэхээр бол жижиг дунд үйлдвэрлэлийг бас дэмжих хөнгөлөлтөө өнөр сурталчлах, хазар сурталчлага мэдээллийн түгээх зэрэг одоо хамтын ажиллагаануудыг эхлүүлэхээр бас баяртай байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо Монголын сайтын холбоотой хамтарч ажиллах санамж бичгээ 2 сарын 7-нд байгуулнаа. Ингэснээр баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд гишүүнээр ирсэн үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа гишүүн сайтууд сурталчлан таниулах, хөнгөлөлтөө үнээр хамтарч ажиллах зэрэг давуу талууд бий болох юм а. Ер нь манай баялаг бүтээгч дэмжих холбоо өөрийн одоо ETV телевиз, Mass телевизээр одоо баялаг бүтээгчдийн сурталчилдаг бол одоо 14 хоногийн өмнөөс орон нутгийн 52 телевизээр энэ баялаг бүтээгч нэвтрүүлэг маань гардаг болсон байгаа. Одоо эх 7 хоногоос бол Монголын одоо сайтын холбоотой гэрээ байгуулснаар бол 60 гаруй сайттай бас хамтран ажиллаж манай баялаг бүтээгчдийн хийж бүтээж байгаа одоо ажлуудыг одоо Монгол орнд таниулсан сурчлах, импортын бараатай өрсөлдөж байгаа Монгол одоо бараануудыг одоо илүү одоо сурчлах тий одоо ингээд үндэсний үйлдвэрийг хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллах тал дээр бас тохиролцлоо. Энэ оны 5 сард Монголын сайтын холбоо 5 дугаар форумаа зохион байгуулах бөгөөд энэ ажилд баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хамтран ажиллана. Мөн хоёр тал хамтран ажиллахдаа Монголд редакцтай сайтуудыг бий болгоход анхаарах юм.